Сайн бацхан уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хийс тараад байна. Тэгээд юунд түрүүнд бичлэг хийгээгүй нэлээд удсан байна. Энэ тухай дуучлагдж байна. Миний зүгээс өгөн сар болохын ядаж нэг бичлэг хийгээд явъя гэсэн бодолтой байсан ч жаахан завгүй байгаа. Тэгээд бичлэг оруулж чадсангүй. Тэгээд өнөөдөр л яг ингээд суугаад хийх нэ. Тэгээд өнөөдрийнхөө сэдвэр болохоор тэр таныг найзуудаа юу гэж ярьдаг бол гэх сэдвүүрээр хийж байгаа. Тэгээд сонголт болгоод 3 crystal болон 3 oracle card бэлдсэн байна. Тэгээд эхнийх дээр болохоор green fluorite чулууг, хоёр дахь дээр нь болохоор obsidian, гурав дахь дээр нь болохоор clear quartz гэх мэтлэн кристаллуудыг бэлдэж өгсөн байна. Тэгээд олон юм нуршилгүйгээр хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. За, нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морил. Тэгээд яг яаж уншилгаа хийх вэ гингүүд хэдүүлээ хамгийн түрүүнд эхлээд энергийн шалгалтаа хийгээд тэгээд дараа нь асуулт руугаа шилжээд явъя гэж бодож байна. Тэгээд та бүхний сонгосон чулуу нь болохоор green fluorite байсан. Энэ чулууны тухайд гэвэл өөрийгөө ангаах, өөрийгөө эдгэх талаар юу нь бол илэрхийлэгддэг, бэлгшээдэг гэсэн үг. Тэгээд oracle card-ны хувьд болохоор Colopper тэрж байгаа эмэгтэйг сонгосон байна. Хэдүүлээ уншицгаая. За, ерөнхий бол чулуутайгаа нэлээд төгсөн oracle card буусан байна гэж миний зүгээс бол хэлнэ. Яг тэгэхээр gentleness хин нэг embrace хийж байгаа, хин нэг тэрж байгаа мэдрэмжийн талаар одоо яг өөрийгөө ингээд өөрийнхөө дотоод хүүхдийг тэрж байгаа юм шиг надад санагдлаа. Тэгээд чулууны тухайд юм байна. Одоо хэдүүлээ энергийн шалгалт руу энергийн шалгалтаа хийцгээе. Окей. За, нэгдүгээр бүлгийнхний маань хувьд болохоор ерөнхий дотоод зөрчилдөөн нэлээд их байгаас харагдлаа. Нэг тийм боломжоо алдсан юм шиг одоо яг асууж байгаа хүн нь өнгөрсөнд ингээд та хоёрын дунд нэлээд их юм болоод тэгээд одоогоорхондоо жоохон харилцааны хувьд байнга холбоотой биш. Эсвэл харилцсан ч нэг тийм жоохон л би бинтэйгээ ганц хоёр асуултын үг сольждог. Тэгэхээс биш яг дотн ингэж ярьж чадахгүй байгаа юм шиг санагдлаа. Тэгээ ерөнхий бол энэ хүний та бол үнэхээр lovers гэж хардгаа, үнэхээр хайртай. Энэ харилцааг одоо болгоё бүтээе гэсэн шийдэл бол зөндөө ингээд хүсэж байгаа. Яг бит хоёр талаасаа л ингээд харилцан хичээл зүтгэл гаргаад өгөх юм бол бит хоёрын харилцаа нэлээд урагшаа явна штэ гэж бодоод байна. Тэгээд ерөнхийн энэ харилцаан дээр бас та хоёрын хувьд төлөвшөх ёстой юмнууд их байсан гэж таны зүгээс үзэж байгаа. Дамаа таны хувьд би төлөвшөх ёстой байсан байна гэсэн бодол нэлээ их орж ирж байгаа харагдлаа эдгээр өдрүүдэд. Тэгээд ерөнхийн нэг тал нь болохоор энэ харилцааг өнгөрсөнд юу нь бол болох гээд нэлээ хичээгээ өөрийнхөө гаргаж болох бүх зүйлийг хийгээд хүчин чармаалтаа өгсөн ч гэсэн тань нөгөө хүнийхэн зүгээс болохоор ингээд хүлээж аваагүй байх магадaltaй харагдлаа. Жохон ингээд эргэлзэж тэнгэлзэж агаад орхио явцсан. Тэгээ энэс болоод хоёрын харилцаа жохон ийм хоёрын хооронд ч юм уу эсвэл яг нэг үерх гээд байгаа хэрнээсээ бас үерхгүй байх боломжтой харилцаа руу шилжчихсэн л гэж гарч ирээд байна. Тэгээд одоо бол таны зүгээс яг өөрийнхөө мэдрэмжийг ингээд хэлээд хоёлаа ингээд болгоё, ингээд бүтээе гэмээр байгаа харагдлаа. Ер нь бол та энэ хүнээ нэлээд prize шагнал яг нэг алтан медаль авч байгаа юм шиг мэдрэмжээр ер нь бол төсөөлж гинэ гэж гарч ирлээ. Тэгээд хэдүүлээ асуулт руугаа орцгоё. Эхний асуулт нь болохоор тэр таныг яг найзуудаа юу гэж ярьдаг вэ гэж асууя. Энэ өдрийг ашиглана.
Амар сонирхолтой юм бид. Окей. За тэрээр таныг ер нь бол найзуудаа юу гэж ярьдаг вэ гэдээ харахад бүр амар их ярьдаг байгаа байхгүй юу? Бид хоёр уг нь ингэчүүл тэгчүүл би уг нь ингэчүүл ингээд бид хоёрын харилцаа болох гээд байгаа байхгүй юу гэж ер нь бол их ярьдаг. Ер нь ирээдүйн талаар, өнгөрсний талаар, одоогийн талаар дандаа л ярьдаг харагдлаа. За яг юу гэж ярьдаг вэ гингүүд таныг үнэхээр тод гэрлэлдэг хүн. Үнэхээр хэцүү цагт ч ямар ч нөхцөл байдалдайсан энэ хүн таныг ямар ч хэцүү нөхцөлд оруулсан гэсэн та үргэлж ийм гялтганаад үргэлж ийм сайхнараа дотоод гэрлээ ерөөсөө алддаггүй тийм мундаг хүн гэж хараад байна гэнэ ярьж байна. Тэгээд одоо бол таныг бол өөрийнхөө яг өөртөө зориулагдсан хүн гэж бодгоо. Яг надад зориулагдсан. Яг миний нөгөө тал юм шиг. Бид хоёр ингээд амар сайн зохицдог байхгүй юу? Яг нөгөө yin yang гэдэг шиг тэрэн шиг ингээд зохицдгоо. Тэгээд би одоо үнэхээр энэ хүнийг л яг өөрийнхөө эхний сонголтоор байлгамаар байна гэж найзуудаа их ярьдаг юм байна. Тэгээд тань руу бол одоо ингээд яг зүрхээ сонгох юм бол би энэ охин руу энэ залуу руу ингээд гүүхэд очимоор байгаа байхгүй юу? Би үнэхээр хайртай байхгүй юу? Тэ гэж ер нь бол нэлээд хэлдэг. Гэтэ яг харилцаан дээр ийм тодорхой бус байдал байгаад байгаа. Тэрнээс болоод эргэлзээд жоохон өөрийгөө хамгаалаад байгаа байр суурьтай байдгаа гэж яриад байна. Тэгээд ерөнхий бол тантай нэлээд урт хугацааны харилцаа өсөж байгаа. Тэ бид хоёр ингээ гэр бүл болох юм бол амар халуун дулаан нэг гэсэн ер нь бол нэлээд дулаахан тим гэр бүл болж чадах байхаа. Яг бид хоёрыг ингээд хайрын бурхан Думбаридаа ингээд учруулж өгсөн бааха гэж нэлээд ярьж байна. Тэгээд яаж ч бас таныг ингээд бусдаас амар харамлдаг. Яг минийх гэдэг хаа чи минийх байх хэрэгтэй юмыг гээд ингээд яг харамлаад дотроо энэ мэдрэмжүүдээ нэлээд ингэж дараад тэр яг мэдрэмжүүдэл найз нөхдөд хэлдэг байгаа байхгүй юу? Тэгээд одоо гин салхилаад эхэллээ. Манай цаахан өнгөрөх байгаа. Тэгээд яг энийг ингээд бодсон чинь та энэ хүнд ингээд нэг тийм амар тогтолмоор мэдрэмж өгдөг. Яг дурлал гэдэг чинь энэ юм биш үү те? Хөөх гэж бодоод баг анхны хайрын юм шиг нэг тийм гэгэлцмээр мэдрэмж өгдөг гэж нилээн ярьдаг юм байна. Тэгээд ерөнхий найзуудаа таны талаар юу гэж ярьдаг вэ гэвэл иймэрхүү байна. Тэгээд дараагийн асуулт нь болохоор найзуудынх нь таны талаарх бодол мэдрэмж гэж байна. Тэгээд хэдүүлээ яг найзууд нь таныг яг юу гэж бодоод байгаа юм те энэ хүн ингэж яриад байдаг. Тэгвэл найзууд нь яг юу гэж боддог талаар харцгаая. Энэ хүчрийг ашиглахаар шийдлээ. I'm not at all tarot deck. Okay. Амар сонирхолтой. Яаж яг ийм одоо энэ таны бодож байгаа хүн найзуудаа за манай энэ юу хийж ийна яг юу хийгээд байгаа юм болоо та жоохон ингэж хараа шалгаад өгөөж сталк хийгээд өгөөж гэж амар их захидаг юм шиг санагдлаа. Тэгээ таныг бол нэлээд холоос ажилдаг. Эдээ та хоёр ингэж та найзуудыг ингээ мэдхгүй сайн ингээ дотн биш ч гэсэн таныг бол нэлээд сайн мэднэ. Угаасаа энэ хүн нэлээд их ярьдаг. Тэгэнгүүт яг тэрийг ингээ болонгууд манай тэрний сайн охин нь сайн залуу нь гээл амар ингээд ажиглаад за тэнд ингэж шít тэнд явж ийсэн гээл ингээл амар яг нууц мэдээлэлтэй амжилттай хүн шиг тийм энерги төрлөө мэдрэмж төрлөө. Тэгээд таныг яг найзууд нь юу гэж бодоод байна вэ гэнгүүт яг найзынх нь хайр дурлалын хүн л гэж хараад байна. Яг манай хүний хайртай хүн нэ гэж хараад байна. Тэгээд яг ч бас танд бас өөр сонголт хийгээд явчих үедээ гэсэн айз байна. Манай найзыг сонгохгүй өөр ингээд сонголтууд руу явчул яана гэсэн жоохон бодол байгаад байна.
Гэтэ ерөнхий одоо бол найзаагаа сумлаад ингээд явуулнаа. Би бол найзаагаа одоо сэтгэлээ хэлж юм уу те жоохон ингээд юм хэлээ гэд хөөгд явуулнаа гэсэн байр суурьтай байна. Тэгээд бас энэ харилцаан дээр таныг маш их юм бол сэтгэлийн хат яг тийм дотоод хүчээ бол гаргаж харуулж чадсан гэж бодоод байна. Тэгээ манай найз л яг ийм жоохон бодлогогүй загнаад яг ингээд дүнгэж юм үзэж байгаа жаахан хөвчөг байцглаа да гэж юу нь бол дотроо бодоод тэгээд таныг яг бүх юмыг зохицуулах та тий хандл хийхдээ бүгдийг амар сайн гаргуулж чаддаг. Яг амьдрал дээр ийм тийм төлөвлөгөөтэй яг төлөвлөгөөнийхаа дагуу тэгж ингэж хийдэг хүн гэж бодож байна. Тэгээд ерөнхий та хоёрыг нэлээд сайн зохицноо. Таныг бас алдаж болохгүй хүн. Ялчгүй найзд нь ингээд баг бурхан ингээд бэлгэлчлээ дээ гэдэг байдлаар хараад байна. Тэгээд ерөнхий бас найзыгаа нэлээд бодож байгаа тал байна. Гэтэ хамгийн сонирхолтой нь гэх юм бол зөвхөн найзыгаа бодоод байлгүй танд ямар байсан бол гэдэг өнцгөөс хараад байгаа энерги нэлээд их байна. Одоо жишээ нь энэ хүн ч гэсэн айлын нэг үр штэ. Манай найзын муухай зан гаргацсан. Би бас хэлэх хэвээр гэд нэлээд цензур тавьдаг. Нэлээд мундаг найзуудтай байна л гэж би бол хэлэхээр байна. Тэгээ ер нь найзуудынх нь бодол бол нэлээд эрэг байгаа харагдлаа. Тэгээд одоо хэдүүлээ 3 дахь асуулт руугаа орцгоё. 3 дахь асуулт нь надад нэлээд сонирхолтой санагдсан. Яг ямар асуулт сонгосон бэ гэвэл найзууд нь тэгвэл түүнд ямар зөвлөгөө өгд юм. Тэ яг та хоёрын харилцаан дээр найздаа за ингээ тгээ гэхдээ яг ямар зөвлөгөө өгдөг талаар хэдүүлээ олж мэдцгээе. Нэг болохоор миний хамгийн хайртай би Unreal Tartar үзнэ. Найдууд нь ямар зөвлөгөө өгдөг бол бүр амар хэм ярьдаг баха. Ингээд үзэх үү, тэгээд үзэх үү гэж. Ерөнхий бол би ингэж хэлнэ. Найзууд нь үнэхээр мундаг хүмүүс байна гэж. За яг ямар хөө зөвлөгөө өгдөг вэ гэж харахад за байж байгаарай. Бидээс цонхыг авахгүй бол нэлээд салхилаад хэллээ. Окей. За найзууд нь ер нь ямар хөө зөвлөгөө өгдөг вэ гэж харахад бол чи үнэхээр л хайртай юм чинь зүрх сэтгэлээ дагаал да. Юм тарих мэрх, юм логик яриад байгаа юм би. Одоо жинхэнэ үйлдэл хийдэг газар байхгүй юу? Тэ сул талаа чи аль хэдийн зөндөө олон сул талаа энэ хүнд харуулсан шүү дээ. Чи зөндөө олон тэ гаргаж болохгүй зан гаргацсан шүү дээ. Одоо чамд алдаад байх юм байгаа мó? Шууд мэдрэмжээ илэрхийлэлтэй ярилцлаа. Гүччод тэ наа хүнтэйгээ байхдаа чи ямар дулаахан байдаг лээ. Наа хүн чинь чамд ямар их гэршиг санагдаг билээ тэ. Одоо чи ингээд алдлаа шүү дээ. Хайр дурлал гэдэг чинь хичээл сэтгэлтэй байж тий. Чи хичээж ижил ер нь бол үүсэн штэ. Үрхэл гэдэг зүйлийг чи ингэж бодоод байгаа юм уу? Чи ингээс өөрөлд гүйж явж байгаа л үргэлжтэй гэж боддог юм уу? Үгүй заа юу. Чи энэний төлөө хичээдэг хэвээр. Ер нь бол хичээ мэдрэмжээ илэрхийл чамд угаасаа алдаад байгаа юм. Хүмүүс юу гэж харах тий. Чамайг шүүмжилсэн ч ер нь бол хамаагүй штэ. Чи одоо ингээд хүмүүсийн ингээд шүүмжлэлийг бодох юм бол эн чин үгүй байхгүй юу гэж амар хэлж байгаа санагдлаа. Тэгээд санагдлаа нэг хэлдэг юм байна. Тэгээд одоо угаасаа чамд дахин ийм боломж гараад ирэхгүй. Энэ хүнтэй байх те урт хугацаанд явах боломж байгаад ирч чадахгүй. Чи ийм мундаг хүн алдах юм бол ер нь бол өөрийн чинь л те өөрт чинь л муу. Тийм болохоор миний найз ер нь жоохон хичээгээд өгөө. Өөрийгөө л илэрхийлж оролдоод үзчих, азаал үзчих гэж нэлээд зөвлөдөг харагдлаа. Тэгээд ялчгүй таныг амар сайн магтдаг. Энэ хүн ч үнэхээр те амар мундаг хүн штэ. Хөөе. Чи юу яриад байгаа юм бэ? Энэ хүн чинь өөрийгөө юу хийхийг ингээ шийдсэн. Унсан ч ямар ч хэцүү зүйл тохиолдсон. Энэ хүн өөрийгөө ингээ татаад аваад явах чадвартай байхгүй юу? Амар олон зүйл тунгаадаг. Ийм мундаг хүн ер нь бол олдохгүй дээ чамд гэдэг байдлаар нэлээд загнаа тий. Одоо чи яг энэ хүнийг сонгоод өгөө гэж хэлдэг харагдлаа. Тэгээ ер нь бол зөвлөмжийн хувьд ч гэсэн нэлээд эрэг
зөвлөгөө өгдөг юм байна гэж би бол хэлнэ. Тэгээд яг энэ ингээд та хоёрын харилцааны хувьд одоо л яг би биенийхээ муухай занг ингээд мэдээд яг харилцаанд ороогүй эргээгүй байсан ч гэсэн манай энэний муу тал нь юм байна, сайн тал нь юм байна, миний муу тал юм байна. Би ингээр ингэт юм байна гэдэг юм ойлгоод яг тэ чулуу шигээ болж байгаа, яг эдгэж байгаа дотоод хүмүүстэй ч нэлээд сайн ойлгож байгаа юм байна гэж ерөнхийдөө үнэгтгэр байна. Тэгээд нэмэлт уншлага яг энэ сэдв дээр байгаа юу гэвэл yes. Миний зүгээс яг энэ бичлэгнийхаа хүрээнд 4 асуулттай нэмэлт бичлэг Facebook group дээр оруулъя гэж бодож байгаа. Тэгээд тэр 4 асуулт нь юу байх вэ гингүүд түүний найзууд та хоёрыг урт хугацааны харилцааг үүсгэх боломжтой гэж боддоггүй. Тийм бол яагаад, үгүй бол яагаад? Хоёр дахь нь болохоор тэрний экс эсвэл өмнөх situationship-ээс юугаараа ялгаатай гэж боддог вэ? Таныг яг өнгөрсөндөх хүнээс нь илүү өөр юм болов уу, үгүй юм болов уу гэдэг талаар асууж байгаа. Тэгээ гурав дахь нь болохоор тэдний таныг харах өнцөг өнгөрсөн хугацаанд хэр их өөрчлөгдсөн бэ? Яг өнгөрсөнд ямар байсан, одоо ямар байсан гэдгийг харж өгнө гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор танд өгөх сахиусны зөвлөгөө гэд өгөөд нэмэлт бичлэгээ болдоосгож байгаа. Тэгээ нэмэлт бичлэгийн маань үнэ болохоор 11,000 төгрөг гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө манай ингээд 1-р бүлгийнхээ маань уншлага энэ хүрээд дуусж байна. Хэрвээ нэмэлт уншлага авахар бол манай Instagram нууц руу бичээрэй. Тэгээд энэ манай бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. За 2-р группийг сонгосон хүмүүс маань тавтай морил. Тэгээд та бүхэн маань энэ obsidian эсвэл яг харайж байгаа туулаанд татагдсан байх. Тэгээд ерөнхий obsidian гэдэг чулуу маань яг ямар хуу утгатай вэ гэвэл хамгаалалтыг нэлээх бэлгшээдэг. Тэ яг өөрийгөө хамгаалж байгаа ийм сөрөг юмнуудаас өөрийгөө тусгаарлаж байгаа энергийг нэлээд илэрхийлж байгаа. Яагаад ч юм та хэд маань бас өөрийнхөө амьдралаас токсик хүмүүсийг тэ хортой харилцаанаас гараа токсик хүмүүсийг яг өөрөөсөө холдуулж байгаа байр суурьтай байна гэж бол хэлэхээр байна. Тэгээд туулааны зурагтай oracle картыг нэгэд харуул awareness гэдэг юм бол үг байна. Тэгээд ерөнхий яг хүрээлэн буй орчинд нь юу ингээд те байгаад байгаа. Яг л одоо ингээд те ухамсарлаад энд ийм байсан байж тээ, тийм байсан байж тээ гэж мэдж байгаа байх боломжтой байна. За одоо яг бичлэг маань яаж явах вэ гингүүд хэдүүлээ хамгийн түрүүнд хэлээд энерги шалгалтын. Тэгээ энерги шалгалтын дараа яг YouTube бичлэгний маань 3 асуулт дарааллаад явнаа. Окей. Хэдүүлээ тэгвэл энерги шалгалтаа эцэг. За 2-р бүлгийг сонгосон хүмүүсийн маань одоогийн нөхцөл байдал гэд харлаа. Тэнгүү та бүхэн маань нэлээд гонигтай яг өөрийгөө илэрхийлж чадахгүй өөртөө нэлээд хугацаа авсан байсан байж магадгүй. Одоо ингээд яг ганцаараа ингээд бодлоо зэгцэлгээд ер нь харилцаанаасаа ийм төр хугацааны чөлөө аваад гэх юм уу. Ер нь бол өөрөө жоохон no contact болоод өөрөө жоохон гөөслөөд өөрөө энэ харилцааг жоохон мухарлагт хүргэсэн байх талтай. Тэгээд ерөнхий яг танд ингээд энэ хүн сэтгэлээ зориулаад ирэхэд таны зүгээс яг тэр боломжийг ашиглаж чадаагүй. Тэгээд нэлээд харилцаагаа тэнцвэргүй болгоод өгсөн үйл гэж гарч ирээд байна. Тэгээд жоохон бартам цантай хүмүүс энэ бүлгийг сонгосон байж магадгүй л гэж гарч ирээд ах юм. Ер нь ийм өөрийнхөө эгог бодоод тэ ингээд тодорхой үйлдэл хийж чадаагүй. Тэгээд эгоноос болоод яг тэр хүнтэй ингээд шууд мэдрэмжээ илэрхийлээд ярилцаж чадаагүй байж болно.
Тэгээд одоо ингээд яг бодонгууд таны зүгээс би яг хатуу ухаан зараагүй байна. Би яг гэр хүн шиг гэр хүн байж чадаагүй байна ч гэдэг юм уу те. Яг тэгж бодож байгаа харагдлаа. Тэгээ одоо бол энэ хүнтэйгээ эргэж харилцаагаа сэргээх хичээхийг амар хүсэж байгаа л гэж гарч ирээд байна. Яалтчгүй энэ хүнтэйгээ урт хугацааны харилцаа хардаг. Тэгээ энэ хүнийг нэлээд юм ол цомог мэтэр бодоод байдаг. Яг ингээл явж исэн чинь дүүгийн одоо ингээл дүнсийгээл явж исэн чинь нэг ингээд амар хөөрхөн цэцэг гараад ирсэн юм ач гэдэг юм уу. Амар хөөрхөн юм те. Амттай бялуу гараад ирсэн юм ач гэдэг юм уу те. Яг тэгж харж байгаа байдалтай байна. Тэгээд ялцчгүй энэ хүнтэйгээ гэр бүл болвол ямар гоё гэр бүл болно гэдгийг та бол мэдж байгаа. Гэтэ одоо яг ингээд бас одоо хүртэл жоохон их зангаа тэг бартам зангаа тавьж чадахгүй л байгаа харагдлаа. Тэгээд ерөнхий энерги шалгалт маань бол ингээд дуслаа. Тэгээ гол бичлэгнийхаа асуултууд руу орцгоё. Тэгээ бичлэгнийхээ асуултын хүрээнд болохоор тэр таныг найзуудаа яг юу гэж ярьдаг бол эхлээд хоёрт нь болохоор найзуудынх нь таны талаарх бодол мэдрэмж гуравт нь болохоор найзууд нь яг түнд энэ харилцаан дээр ямар зөвлөгөө өгдөг бол гэдэг талаар хэдүүлээ олж мэднэ. Тэгээд эхний асуулт руугаа орцгоё. Эхний асуултаа болохоор хэдүүлээ Stars Lighting of the Night Tarot Deck-ээр эхлүүлчихье гэж бодлоо. Тэгээд тэр таныг найзуудаа яг юу гэж ярьдیں۔ Тэгээд таны талаар юу гэж хэлдэг талаар харцгаая. Дөнгөж сая хаалга тогшоод тэгээ бичлэг нь жоохон завсардчихлаа. Тэгээд эхний асуулт нь болохоор тэр таныг найзуудаа юу гэж ярьдаг вэ гэсэн байсан. Тэгээд энэ харилцаан дээр бол одоо яг гацалтанд орцсон гэдэг талаараа нэлээд яриад байгаа харагдлаа. Яагаад гэнгүүт бид хоёр ингээд би бол энэ харилцаан дээр ингээд хийцэн байхгүй юу. Тэгээд энэ хүн угаасаа ингээд их зангаасаа болоод бартам зангаасаа болоод ерөнхий ингээд юм хийсэнгүүдээ гэдэг талаас нэлээд бас яриад өгж байгаа бол харагдлаа да. Тэгээд ерөнхий энэ харилцаан дээр нь эрэгтэй энергитэй тал нь жоохон өөрийнхөө нэр хүнд биш ээ. Өөрийнхөө сул талаас болоод тэрийг нуух га жоохон худлаа эго гаргацсан, бартам зан гаргацсан байх магадaltaй л гэж гарч ирээд байна гэж харагдаад байна. Тэгээд энэ хүн бол найзуудаа яг юу гэж ярьдаг вэ гингүүд уг нь энэ надад сайн байхгүй юу? Би угаасаа сайн гэдгийг мэдж байгаа гэд. Энэ хүн угаасаа таныг яг сайн гэдгийг мэдж байгаа. Та угаасаа үйлдэлээрээ тий үнэхээр нууж байгаа гэж бодож байгаа ч гэсэн нуугаагүй л харагдлаа да. Тэгээд ер нь өөрөө ингээ яагаад ингээ сайн юм бэ гэм зоригтой үйл тэгээд над руу ингээ тий тодорхой байхгүй байгаа юм болоо гэж найзуудаа их нэлээд гайхаж ярьдаг харагдлаа. Тэгээд одоо энэ хүний зүгээс зас найз нь одоо юм хоёрын хооронд юм дээр байснаас илүү өөрөө урдах юм руу тэмүүлсэн дээр ах та гэж нэлээд бас ярьдаг харагдлаа. Одоо бол ингээ тий уг нь бол бит хоёр ингээ болох боломж байдаг аа. Гэтэ энэ хүний зүгээс намайг нэгт биш өөрийнхөө эгог тий ингээд нэг тавиад ах юм бол бит хоёрт ирээдүй байхгүй гэж нэлээд хатуухан үг хэлж байгаа харагдлаа. Тэгээд одоо угаасаа бит хоёрын харилцаа нэлээд зогсон голцсон. Би бол хийдгээ хийчлээ. Энэ хүн одоо яг яах юм бөөм гэд. Тэгээд найзууд нь ч гэсэн найзуудаа ч гэсэн нэлээд шүмжилж байгаа харагдлаа. Өө намайг тэгэхэд ингэсэн штэ. Намайг ингэхэд ийм зан гаргацсан. Амар муухай санагцсан найзд нь. Би бол үнэхээр гомцсон байхгүй юу гэж аваад ингээд яриад байна, ховлаад байна. Тэгээд угаасаа таны зүгээс ч гэсэн харилцаан дээр нэлээд жоохон муухай зан гаргасан. Ер нь бол цэвэр өөрийнхөө сул талыг нуух га тий эгогоо нэг тавиад муухай үйлдэл бол хийсэн л харагдаад байна. Тэр нь тэгээ одоо жишээ нь гинт энэ хүн танаас тий чи надад талтай юм уу гэж асуугууд гүү ч гэдэг юм уу эсвэл яг чи ингэж юу гэж бодож байна хэ би ийм хийдгүй штэ ч гэдэг юм худлаа нэг тийм хөөрүү зан гаргацсан л харагдаад ах юм. Тэгээд энийг нь бол нэлээд найзуудтай ховлж байгаа, гомцноо хэлж байгаа гэж харагдлаа. Тэгээд ерөнхийн нэгдүгээр асуултын хувьд бол юм байна. Тэгээ хоёрдугаар асуулт руугаа хэдүүлээ орцгоё.
Хоёрдугаар асуултанд ер нь болохоор найзууд нь яг таны талаар юу гэж бодож мэдрээд байна? Энэ хүн биш, харин найзууд нь яг энэ таныг яг ямар хүн гэж бодоод байгаа талаар хэдүүлээ харцгаая. Окей. Яасан ширүүн баг. Марахгүй дээ. Яалтчгүй найзууд нь ч гэсэн найзаагаа бол үнэхээр харамлж байна. Яагаад гингүүд таны зүгээс үнэхээр би бол муухай ч гэсэн жоохон зарим үед энерги солигдох гот байдаг. Тэгээд хэрвээ энерги шалгалт ч юм уу одоо миний ярьж байгаа юм тарахгүй байгаа бол нөгөө тал нь байсан уу? Эсвэл хэрвээ үнэхээр тарахгүй байгаа бол яг энэ бичлэг тань зориулдаг таагүй юм байна гэдээ ойлгочоорой. Яагаад гэвэл би жоохон одоо шүүх гэдэг. Тэнгүүд найзууд нь яг таны талаар юу гэж бодож мэдэрч ийн вэ гингүүд үнэхээр найзааг бол харамлж гин үү? Тэ манай найз үнэхээр яг тийм алт эрдэнэс шиг хүн байхгүй юу? Уг нь бол ихэндээ ингээд таныг бодохдоо яг ингээд за миний муу жаахан найзыг ингээд хайрлаад хамгаалаад явж чадхаар охин байна. Хайрлаад явж чадхаар залуу байна гэж бодоод тэ яг цөөлмэйт юм болов. Жохон энэ хүн хоёр маань ер нь жоох уучраа болоод явхад хугацаа л болохгүй байгаа хах та. Яг зөв таараа тохирол бүртгэхгүй байгаа хах та гэж нэлээд бодож исэн харагдлаа. Тэгсэн чинь одоо яг тэр бодлоо гинт ингээд туталцсан. Яагаад тэгэхээр таны бодож байгаа хүн хоёрын дунд болсон чаашийн яг тэр хүнд өгсөн муухай мэдрэмжүүдээ найзуудаа ер нь жоохон хэлсэн байгаа байхгүй юу? Угаасаа тэр нь ч байх л асуудал гэж бодож байна. Хүмүүс чинь найз нөхдөд ингээ ярьдэн штэ. Тийм яг тэр юугаа ингээд өөрийгөө цэвэршүүлэх маягаар мэдрэмжээ гаргахдаа нэлээд таны ингээ жоохон болчмгүй ашигласан юмнуудыг бол хийсэн л гэж харагдаад байна. Тэгэнгүүт яг найзуудынх нь бодол энэ дээр нэлээд хувирсан байна. Энэ харилцааг бол бараг найзтай хэлээд дуусгасан дээртэй гэж бодоод байна. Тэгээ таныг бол үнэхээр логгүй зүрхээ сонсдгоо худлаа ингээл тархиад дагаал тийм манай хүнийг ингээд амар хэцүү байдалд оруулаад өгдөг. Тэгсэн хэрнээсээ яг энэ ингээ харилцааг аль биесны болгоод ингээд болгоё бүтээ гэсэн бодол байхгүй. Худлаа ингээ обсесс хийгээл манай хүнээс дуурайгаа тавьдаггүй хэрнээсээ ингээд аль биесны харилцаа үүсгдэггүй. Ямар сонин залуу сонин охин бэ гэдэг юм. Яг тэгж хараад байна. Тэгээ манай найз бол энэ дэр чи хийх юм хийж л штэ. Тэгээ одоо чи хийх ёстой юм шүү дээ. Чи одоо бололтоо гэж амар дотроо бодож байгаа харагдаад байна. Ялчгүй ингээд таныг ингээд зөвхөн өөрийгөө л бодоод манай найзд яг хайртай ч юм уу, үгүй ч юм уу, талтай ч юм уу, үгүй ч юм уу гэд нилээн найзаагаа хармалж байгаа энерги гарч ирж байна. Тэгээд өөрийг нь бол ингээд худлаа ингээл амар том локкороо тэгээд тархаараа сэтгэд байдаг хүн гэхдээ яг дотоод өөрийнхөө spiritual талыг нээж чадаагүй амьдрал дээр төлөвшөөчгүй гэж нилээн бодоод байгаа харагдлаа. Тэгээд манай найзын хувьд бол ингээд энэ харилцааг болох гэж нилээн үдсэн. Манай найз угаасаа бүгдийг чаддیں۔ Манай найз ингээд бүх юмыг контрол хийхдээ тий амьдралаа ингээд төлөвлөөд хийх тал амар сайн. Гэтэл өөрийнх нь хувьд яг юу байгаад байгаа юм бэ гэж нилээн ингээд шүүмжилж байна. Бүр үнэхээр шүүмжилж байна. Тэгээд таныг бол нэлээд жоохон гутран үзэлтэй хүн. Яг ингээд харилцаа болохгүй талаас нь нэлээд их бодсноо найзыг нь ингээд хоёрын хооронд байдалд оруулаад байдаг та. Яг ингээд болгоё бүтээгч байгаа юм байна гэж ингээд бодонгууд манай найз тэгж бодонгууд энэ хүн ингээд тийм юм гинт болол, гинт татаал, гинт болол ялчгүй амар докторгүй хүн юм байна гэсэн бодол танаас бол авчиж. Тэгээ найзаагаа бол үнэхээр үн тэртэн шиг хүн гэдгийг бол мэдж байгаа л гэж гарч ирээд байна. Угаасаа найз нь нилээн cherish хиймээр хүн байна. Үнэхээр яг ингээд хэдүүлээгийн дунд те ямар ч найзын хүрээлэл дунд нэг тийм хүн байдаг шүү дээ. Хайрлаад өгмөр. Үнэхээр сайн сайхан юм л хүсмээр санагдаг. Яг тийм хүн байгаа даахгүй найз нь. Тэгээд найзаа бол үнэхээр жоохон өгчэг гэж бодоод харамлаад байна. Ялчгүй таныг жоохон ингээд сөргөөр харж байгаа юмнууд бол нилээн их байна.
Тэгээд хоёр дахь асуултын хувьд бол жоохон хатуухан л хариулттай байх шиг боллоо. Тэгээд хэдүүлээ гурав дахь асуулт руугаа орцгоё. За найзууд нь яг тий ямар зөвлөгөө таны бодож байгаа хүнд өгөөд байгаа гэж асууя. Яг яах вэ тий найздаа яг ямар зөвлөгөө өгöd байгаа энэ харилцаан дээр гэж хэдүүлээ харъя. Вау. Амар олон юм хэлж өгсөн байна уу? Нэг яалтчгүй найздаа нэлээд хайртай, найзыгаа нэлээд хайрламар хүн гэж боддог. Тийм болохоор аль болох те ингээд ингүүл яаж ин тэгвэл яаж ин гэж найзынхаа мэдрэмжийг бодхоос гадна нэлээд хатуухан зөвлөгөөж бас өгсөн юм шиг харагдлаа. Окей. За тэгвэл найзууд нь яг таны бодож байгаа хүнд ямар зөвлөгөө өгч байна гингүүд одоо if you wanted he would штэ. If she wanted she would штэ. Үнэхээр хийхийг хүссэн бол тэр хүн чиний төлөө юуг л хийн штэ. Үнэхээр хайртай байгаагүй л ахгүй юу? Энэ хүн тэ яг үннийг хэлэхэд чамд би бол хайртай гэж бодохгүй байна. Хайртай байсан ч өөрөөсөө илүү биш юм а гэхэд өөрийнхөө энэ бяцхан эгоноос илүү хайртай гэж бол найз нь бодохгүй байна. Чи болоо. Чамайг гэхгүй байгаа хүнийг чи хайрлах гэдэг байна. Чи ямар шийдэмж ямар тэ ингээд бүр сүртэй хүн гэдэг мэдж байгаа шүү дээ. Чи энэ харилцаан дээр хийдгээ хийцэн. Одоо болноо. Одоо болоо. Ер нь бол яг үннийг хэлэхэд би наад хүнийг чинь яг чамайг хайрлаад авч чадах хүн гэж бодохгүй байна. Өөр хүнтэй ч юм бэлөө. Чи яаж мэдэж байгаа? Чамаас өөр охтуудтай харьцдаг ч юм бэлөө. Энэ харилцаан дээр холын ирээдүй харж байгаа чи л ингээ холын ирээдүй хараад байгаа юм шүү. Ер нь холын ирээдүй урт хугацааны ирээдүйгөө одоо болдөө миний найз. Яг үннийг хэлэхэд энэ хүн үнэхээр хүсэх юм бол те бусад хүмүүстэй өрсөлдөөч болтгоо чиний араас жаргууцалтай штэ. Тэгэхгүй байна. Энэ хүн ерөөсөө чиний араас хийж байгаа бодиттой практик үйлдэл харагдахгүй штэ найзаа. Одоо болноо. Ер нь бол энэ харилцаа бараг дууссан штэ. Чи л ингээд delusional байгаа. Чи л ингээд ирээдүг болгоно бүтэн гэдэг хөрхэн зангаараа тэмүүлээд байна. Одоо болноо. Энэ хүн чиний бодож байгаа хэмжээнд ер нь жоохон хүрч чадахгүй байна. Муухай ч гэсэн. Найз нь бол тэгэж гадаад төрх мөрхийг нь бол шүмжлээгүй. Гол нь уг хүний менталтыг ярьж хэлж байгаа шүү гэж нэлээд ширүүхэн хэлээд байна. Зөвлөгөө нь хүртэл ямар ширүүхэн юм бэ те. Тэгээд энэ хүн үнэхээр гонилж байгаа бол үнэхээр те энэ харилцааг болгоё бүтээ гэж байгаа бол харилцаагаа засгаад ярих гад ирэх нь ирнэ штэ. Тэр бол би ч бол чамайг юу нь бол юм хийгээд хэрэггүй ч бодож байна. Үнэхээр миний найз хайртай бол хүлээ. Би бол чамайг ямар ч үйлдэл хий гэж бол хэлэхгүй. Тий. Чи угаасаа энэ хүний хувьд бараг авч чадхааргүй төрлийн хүн байхгүй юу? Чи амар мундаг хүн байхгүй юу? Чиний харагдах байдал, чиний дотоод хүн гэд бүх юм энэ хүнээс илүү. Тэм болохоор миний найзлаадаг өөрийгөө сонгоо. Найз нь бол энэ харилцааг те ингээд удаан үргэлжлүүлээд яваасаа гэж бол хүсэхгүй байна. Энэ хүн ийм байгаад ах юм бол гол нь яг ийм уг болцсон харилцааны чинь асуудлууд байгаа штэ та хоёрт те. Яг энийг ярилцаад ирэх юм бол яг уу найз нь чамайг бодоод те за яах вэ гэж харж болно. Гэхдээ яг одоогийн энэ байгаагаараа чамайг treat хийгээ те чамд ингэж хандаа гэх юм бол найзынхан зүгээс энэ харилцааг бол цэвэр эсвэр гүйцнэ. Одоо бол миний найз зүгээр ингээл өөрийнхөө юм их өөр зөнгөндөө олон сонголтууд байгаа гэж энэ бол зөвлөж байгаа харагдлаа. Нэлээд ширүүхэн зөвлөмж байна. Тэгээ ялцчихгүй энэ харилцаан дээр найзынхан зүгээс ч гэсэн
хайртай болохоор те найзтай хайртай болохоор ийм үг хэлж байгаа гэж бодож байна. Тэгээд ерөнхий YouTube бичлэгийн маань асуулт дууслаа. Тэгээд нэмэлт асуулт гинэ нэмэлт бичлэг авахыг хүсвэл манай Instagram хуудас руу бичээрэй. Тэгээд нэмэлт бичлэг маань ер нь бол 11,000 төгрөг гэж байгаа. Тэгээд үүнийхээ хүрээнд нэг 4 асуултыг асуугаад хариулж өгч байгаа. Ямар асуулт вэ гингүүт түүний найзууд та хоёрыг урт хугацааны харилцааг үүсгэх боломжтой гэж бодож байгаа юу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад? Хоёр дахь асуулт нь болохоор тэрний ex эсвэл өмнөх situationship нь танаас одоо яг юугаар ялгаатай? Та юугаар ялгаатай гэж ер нь бол тэр юу гэж бодоод байна гэдэг талаар. Тэгээ гуравт болохоор тэдний таныг харах өнцөг өнгөрсөнд яг ямар байсан? Одоо яг ямар болсон? Яаж өөрчлөгдөд байгаа талаар асууна. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор сахиусны зөвлөмж өгөөд нэмэлт бичлэг маань ер нь бол дуусж байгаа. Тэгээ хэрвээ нэмэлт бичлэг авахыг хүсэх юм бол манай Instagram хуудас руу ороод бичгээд болно. Тэгээд манай урьдчилгааг сонссонд баярлалаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Bye. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морил. Та бүхэн маань энэ боргоцоо барьж байгаа хэрэм эсвэл энэ Clear Cards гээд чулуунд crystal татагдсан байх гэж бодож байна. Тэгээд ерөнхий Clear Cards гэдэг чулуу маань яг юу бэлгшээдэг вэ гэвэл нэг тийм ариутгал яг reset button шиг гэх юм уу? Бүх юмыг шинжилээд амьдралдаа амар эмх цэгц олж байгаа. Тиймэрхүү энергийг ер нь аль бэлгшээж өгдөг байгаа. Тэгээд Oracle card-ыг хөдлөөс хүч хараад яг ямар утгатай байгааг нь харцгаая. Cheerful girl гинэ. Тэгээд ерөнхий яг энэ Oracle card-ны маань утга гэх юм бол амьдралын хорон мөч бүрийг яг ингээд ийм мэдрээд харамлаад яг ингээд цомирлогтой ингээд цоглуулад явж байгаа энергийг өглөө. Та бүхэн маань яг одоо яг амьдралдаа тий гадаа ямар гоё юм бэ гэж бодоод зургийн дараа л яг тэгээ явж байгаа юм шиг мэдрэмж төрүүллээ. Тэгээд ерөнхий бичлэг маань яаж уншигдах вэ? Ямар хүрээнд явах вэ гэнгүүт хэдүүлээ эхлээд энергийн шалгалтаа хийн. Дараа нь ерөнхий YouTube маань бичлэгний 3 асуултанд хариулаад өгнө. Тэгээд хэдүүлээ юунд руу тэгэхээр энергийн шалгалтаа хийчихье. 3 дугаар бүлгийг үзэж буй хүмүүс маань одоо ямар нөхцөл байдалтай байна вэ те? Окей. За, ерөнхий 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань одоогоор яг өөрийгөө нэлээд хийл хийсэн. Тэг юмд нэлээд лог талаасаа хандж байгаа байр суурьтай байна. Яг өнгөрсөнд ч юм уу нэлээд хэцүү байсан байх. Харилцаанаас болоод тэг яг өөрөө хийгээл байдаг, өөрөө болгоол зүтгэгээл байдаг тэг. Гэтэл яг хүссэн юм авч чадахгүй. Тэрээгаа ч гэсэн өөрөө баг анзаарахгүй явж байгаад яг одоо л би чинь юу лээ? Би чинь ингэж ийм хандлага хүнээс авах хүсгүй штэ. Би ч бас тэ хүний хүүхэд штэ. Би ч гэсэн аав ээжийнхаа хүүхэд штэ. Би ч гэсэн анх удаа амьдарч байгаа штэ гэд нилээн бүүм гэл яг нүдэн ингэж яагаал шүүмжлээл тэ юмд нилээн ийм байсан байна гэж шудраг эсийг тогтоохж байгаа тэ хандлагатай байна. Ер нь бол эдгээр өдрүүдэд яг өөрийнхөө тэ хүсэж байгаа юмнуудыг хийж байсан байх магадaltaй хийх гэж ер нь бол төлөвлөж байгаа. Яг ирээдүйд би ингэн би ийшээ явна, би ийшээ аялна, би энийг авна, би ийм гоё сүнгтэй болно, би ийм гоё машинтай болно. Би энийгээ ингийн тулд би ингэж хөдөлмөрлөнө. Би мэдрэмжээ ингэж илэрхийлнэ. Би хэлхийг хүссэн үгнүүдээ би хэлнэ. Би ингэ тэмцэнэ гэд нэлээд ийм сул тавьж байгаа өөрийгөө чөлөөлж байгаа энергитэй байна. Тэгээ одоо болохоор жоохон ямар нэг зүйлээр сонголт хийх гээд бас эргэлжсэн байж магадгүй.
Тэгээ та бүхний маань хувьд бол одоо яг үнэгтэй мөчүүд аваад яг ирээдүйд юу хийх талаараа одоо юу хийх талаараа нэлээд тугаж байгаа байр суурьтай байна. Ерөнхийн ингээд үнэхээр л яг энергийнхаа шалгалт шиг хорон мөч бүрийг ингээд тэврээд гэх юм уу? Ингээд байгаа. Гэтэ та хэд манд бол үнэхээр ихэм тулсан гэж би бол хэлнэ. Яг нэг тийм гадаа цэцэг харангууд яргуу яасан хөөрхөн юм бэ чи ингээл яг тэгж ингэжсэн аа. Яг бүгдийг ингээд хайрламаар нэг тийм өөрийгөө ч хайрлаад би чадчихлаа. Би юм мундаг байсан юм чинь одоо би өөр хотлоо зүтгэх хэрэгтэй шүү дээ. Би ингээд ийм гоё амьдралаар амьдарч ийж гээд амар нэг тийм хайрламаар энергитэй ер нь бол байгаа. Одоогийнх нь байгаа байдал нэлээд хайрламар байна л гэж би бол хэлэхэд байна. Тэгээд хэдүүлээ гол асуултууд руугаа орцгоё. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгийн хүрээнд бол 3 асуултанд хариулт хэлж байгаа. Эхнийх нь болохоор тэр таныг найзуудаа яг юу гэж ярьдаг вэ? Хоёр дахь нь болохоор найзууд нь таны талаар яг ямар бодол мэдрэмжтэй байдیں۔ Гурав дахь асуулт дээр нь болохоор найзууд нь яг таны бодож байгаа хүнд ямар зөвлөгөө өгöd байгаа юм те? Тэр талаар хэдүүлээ олж мэдцгээе. За тэгээд найзууд нь яг манай 3 дахь бүлгийн сонгосон хүмүүсийн мандлаар юу гэж яриад байна? Let's see. Харцгаа. Ялцчгүй найзуудаа бол ярьдаг. Тэгээд ярихдаа таныг амар хормолдог толгороо ярьж байна. Үнэхээр хормолж байна ингэнэ. Яна. Миний хоол. Би ингээд хараа яг ингээд уншлага хийж байгаа үеийнхаа мэдрэмж энергинээс болоод миний жоохон ярианы өнгө темп ингээд ярилтын хэв маяг нь жоохон өөрчлөгдөд идэг. Тэг өмнөх бичлэгэн дээр намайг хилээс ажиллаж эсвэл voice effect ашиглаж гэдээсэн. Гэтэ өгн би ашиглаагүй. Яг тэгж хувраад байгаа нь шүү. Тэгээд ер нь бол таныг найзуудаа юу гэж ярьдаг вэ ингэхлээр smash миний fine shit. Гэтэ би зовооцлоо доо. Хэвээ буруу юм хийжээ гэж амар ярьдаг. Яг таныг ингээ те урт хугацааны партнер байх боломжтой. Энэ хүн бол үнэхээр delusional хүн юм байна уу? Яг ингээ тань руу зөрөгтэй үйлдэл хийгээгүй бэжиж амар их юм бодоод амар delusional байгаа. Тэр талаараа найзуудаа үнэхээр ярьдаг. Таныг бол үнэхээр магтдаг. Ялтчгүй таныг энэ харилцаан дээр өвтгснөө бол ярьдаг. Тэгээ өвтгснөөс гадна таныг энийг ямар сайн давж чаддаг сэтгэлийн хаттай хүн гэдгийг чинь бас ярьдаг. Тэгээд таны бас гадаад төрхний талаар нэлээх ярьдаг байх боломжтой. Яа ч юм та энэ хүнд амар хөөрхөн санагддаг. Бараг ингээд харж исэн эмэгтэйчүүд дундаас нь харж исэн эрэгтэйчүүд дундаас нь үнэхээр хөөрхөн гэж хардаг. Амар гоё өстэй, амар гоё биетэй, тэ? Үнэхээр бүх юмыг зохицлооч чаддаг хүн гэж найзуудаа нэлээд магтдаг. Тэгээд таныг ер нь бол найзуудаа нэлээд магтдаг харагдлаа. Манай тэр тэгж байгаа шүү дээ. Тэгж байгаа гэж илээ. Амар мундаг байгааз. Тэнд одоо тэгээд ингээд явж илээ. Тэнд дуудуулж илээ. Тэнд бүжиглж илээ, тэ. Тэнд ажилд орсон бэл. Амар мундаг байгаад тушаал дэвшсэн байл шүү дээ. Амар лаг байгааз манай энэ гэж амар ярьдаг. Тэгээд байж болох ингээд та хоёрт байж болох юм төсөөллүүдийн талаар ч гэсэн амар ярьдаг. Би ингэчүүл бит хоёр ингээд хэрвээ өрөх юм бол бит хоёр ингээд суугаалаад бит хоёр тэгэж яваад бит хоёр ингэндээ гэж амар daydream хийсэн юмнууд уртл амар ярьдаг харагдлаа. Тэгээд ялтчгүй энэ хүний зүгээс би угаасаа энэ хүний дэрэг жоохон болоог байгаа гэдэг хүртэл хэлсэн байна. Ер нь таныг амар мундаг би өөрийгөө болохоор би жоохон сул байхгүй юу? Би жоохон ингээд хийх юм дээрээ жоохон бодлогогүй загнацсан гэдэг талаараа яриад тэгээд ийм гоё хүнийг тэгээ би хүртэх хэрэгтэй болов. Яг юу гэж бодож байна найзуудаа? Би яг одоо яг ямар үйл хийх ёстой вэ? Одоо надад боломж өгөх болов? Надад өөр ингээ хадга нэгдэх болов? Яг яах болов гэж нилээн ярьдаг. Тэгээ шүн алга энэ хүмүүний хувьд таныг бодож ингээ delusional болоод
байж болох гоё юмнуудыг ч сөрөг юмнуудыг ч нэлээд боддог харагдлаа. Тэр талаараа бас найзуудаа нэлээд завинж байгаа талаараа хэлтгээ. Ер нь ингээд найз нь яг үннийг хэлэхэд амар хайртай. Тэгээд ингээд гэтээ ингээд би яг ингээд төлөвшөөгөө байсан болохоор ингээд боломжоо алдсан. Тэнгүүд одоо яг яах вэ? Гэтээ би энэ хүнийг өөр хүнд өгмөөргүй байна. Гэтээ би яг ийм лаг хүн хүртэх хэрэгтэй хүн эсгэж сайн мэдэхгүй байна гэж нэлээд ярьдаг харагдлаа. Тэгээд нэлээд эргэлзээтэй яг яахаа мэдэхгүй яг үйлдэл зөрөгтэйгүйд очих хэвээр болов эсвэл ингээд болох хэвээр болов яг яах вэ гэж яриад байна. Тэгээд таныг бол ялцчгүй төгс хүн гэж бодож байна уу? Үнэхээр харагдах байдлын хувьд гадаад үзмжийн хувьд ярилтгүй энэ хүний number 1. Тэгээд хоёр дахь нь ер нь ингээд дотоод зан аашийнхаа хувьд яг ээж гэн, яг аав шиг тийм дулаахан энерги төрүүлдэг хүн гэж бодож мэдрээд байна. Тэгээд ялцчгүй танд бас карьер ирээдүй бол үнэхээр гэрэлтэй байдаг гэж энэ хүн бол хэлдэг, ярьдаг. Манай хүний ур чадвар бол үнэхээр ярилтгүй мундаг. Гэтэ юмыг болгоё гэвэл болгочдөг, сурыг гэвэл сурчдаг, яриг гэвэл ярьчдаг, хэлждэг, хийждэг. Гэтэ аура хүн гэж айгүй их ярьдаг харагдлаа. Тэгээ ерөнхий нэгдүгээр асуултын хувьд бол ийм байна. Тэгээд хоёрдугаар асуулт руугаа орцгоо. Хоёрдугаар асуулт нь болохоор таны талаарх найзуудынх нь бодол мэдрэмж. Энэ нөтрийг ашиглана. Окей, манай 3-р бүлгийнхнийг бодож байгаа хүнийх нь найзууд яг юу гэж бодож мэдрээд байна вэ те? Нилээн том ер нь бол аргумент дотроо бол найзууд нь ботсон байна. Яг ингэсэн байна, тэгсэн байна. Манай хүн гिचэж гээд айгу гэхдээ энэ буруу бол биш. Нилээн логикийн хүрээнд те хинийхэн талыг бол тэгж амар бариагүй, найзынхаа тал бас 100% оролгүйгээр яг харилцаан дээр тэнцвэртэй бол харсан байна л гэж би бол хэлэхээр байна. Тэгээд найзууд нь ер нь таныг яг юу гэж бодоод байна вэ гингүүд нэгт маш нууцлаг хүн. Ер нь ингээл та хэдий ингээд за экстраверт байла те амар ярьдаг, яриа өрөө сайтай хүн байла гэж бодсон ч нилээн их юм те яг таны бодож байгаа хүн ч түүний найзуудад ч ер нь бол мэдгүй байгаа. Мэдгүй байсаар байгаа. Ер нь таны талаарх юмнууд их нууцлаг байдаг. Та яг ингээл наана ингээл ингээл оо би тэгж байгаа ингэж байгаа гэж ярьдаг ч гэсэн цаанаа яг юу болоод байгаа юм те. Тэр талаараа нилээн бага ярьдаг. Ер нь бол таамаглахад хэцүү хүн гэж боддгийм байна. Тэгээд нэг тийм black тийм нэг хар муур шиг энерги их өгдгөөл гэж бодогдоод байна. Тэгээд одоо бол яг таныг бол найз нь нэлээх зовооцсон гэж бол бодож байгаа. Тэгээд нэлээх гониглуулсан. Тэгээд одоо ингээд найзынх нь гонилж байгаа юм бол тантай харьцуулахад бол юу ч биш гэж хараад байна. Манай найз бол одоо хүртэх юм авч байгаа өө ч юм уу. Яг тиймэрхүү нэг тийм яг шудраг байгаад байна найзуудынх нь хувьд. Тэгээ бас найзыгаа өмөрч нэг юм хэлхэнгийн юм бол манай найз амар удаа сингл явцсан болохоор яг ийм тэнэг зан гаргацсан баха гэж бод. Амар гуфи хэрнээсээ тэнэг хэрнээсээ яг зөвл аргумент л л та найзуудынхан зүгээс өгж байгаа. Тэгээд ер нь таныг харах юм бол найзууд нь маш урт хугацааны харилцаанд тохирох хүн юм байна. Үнэхээр feminine те үнэхээр masculine. Ямар лаг нэг тийм хэрвээ ингээд та эмэгтэй хүн бол найзууд нь яг таныг ямар гоё охин бэ, ямар эмэгтэйлэг юм бэ, ямар буйрсуртай юм бэ, ямар нууцлаг, ямар кул охин бэ ёо, oh my god гэж ярьдаг гэж боддог. Хэрвээ та эрэгтэй хүн бол хөх үнэхээр кул юм байна. Вау. Ярилтгүй.
манай үнжтэй гэж нэлээ боддог харагдлаа. Тэгээд таныг бол яг найзд нь ирсэн те нэг ухаарлаа олох гэж ирсэн айгу том үгүй айгу жижиг ирнээсээ айгу нэг тийм хүчтэй бэлэг гэх юм уу хүчтэй юм цохилт амьдралд нь ирсэн тийм байна гэж дүгнээд байна. Яг энэ найзынх нь хүрээнд болохоор удаан хугацаанд хүнтэй харьцаагүй юм эсвэл бол жоохон хөлдөн хүн байж болно. Тэгээд тэрийг нь тэг ингээд яг зүрх сэтгэлийг ингээд сэдрэх гэж таныг орж ирсэн юм байна да гэж бодоод байна. Тэгээ одоо энэ харилцаан дээр бол таныг нэлээд шүүх байх та бараг найзуудтай нь юутэй итэн шүүх байх та гэж бол хараад байна. Тэгээд аль хэдийн таныг энэ харилцааг тэг ингээд болоод ерөнхий бол өөрийнхөө юм руу харсан байх та аль хэдийн ингээд зөндөө юмаа зориулсан болохоор манай найз дээр ерөнхий дахиж хийгээд ах юм байхгүй байх та манай найз одоо ингээд гүлрөөл гүлэн гээл байж ах юм байх та яана манай найз одоо яг өөрт чинь тэг өөрт нь ингээд сайн байгаад байгаа шүү дээ. Одоо яг яах юм бол голоор нь хүн орчвоо эсвэл манай үний муухай зан голоор нь яг орчлоо доо. Яг алиал хэцэг зан гаргачлаа да манай найз. Яана үн чич гоё ох юм да. Чич гоё залуу юм да. Яа их гэсэн бодол мэдрэмжтэй байна. Энэ харилцааны хувьд бол ялцчихгүй. Тэгээд хоёр дахь асуулт нь бол ингээд дуслаа. Тэгээд гурав дахь асуулт дээр нь болохоор найзууд нь тэгвэл яг таны бодож байгаа хүнд ямар зөвлөгөө өгöd байгаа юм тий? Тэр талаар хэдүүлээ олж мэдцгээе. Гуравдугаар балгийг сонгосон хүмүүсийн бодбоо хүнийх нь найзууд нь бодбоо хүнд нь яг ямар зөвлөгөө өгöd байна тий? Ерөнхий бол найзууд нь үнэхээр танд сайн байна уу? Бараг энэ хүний найз юм уу? Таны найз юу аа? Тэгж хэлэхээр л юм. Тэгээ найзууд нь ер нь бол ямар хэн зөвлөгөө өгч байна вэ гингүүд таныг бол аль хэдийн муу мань хийцэн гэж бодож байгаа. Тэгээд танд бол алах юм байхгүй гэдгийг нэлээх сануулж өгч байна. Яагаад гингүүд ингэж хэлээд байгаа байхгүй юу? Яг үннийг хэлэхэд андаа чи энэ харилцаан дээр ингээд өөрөө ингээд хоёрын хооронд зан гаргаа те өөрийнхөө жоохон тутмаг зан чанар те тутмаг байдлаасаа болоод энэ хүнийг нэлээ өвтгцэн штэ. Одоо тэглээж чи ингээд азаа үзээ ч юм уу энэ харилцааны төлөө зүтгэхгүй бол энэ дээр угаасаа ирээдүй байхгүй штэ. Энэ хүн чиний төлөө ер нь бол юм хийхгүй штэ. Яагаад тэгэхээр чи энэ хүнийг айл хэдийн өвтгцэн яг гаднаа энэ хүн амар зүгээр байгаа боловч гэсэн чиний хийсэн үйлдэлүүдийг найз нь бол сонсоод амар муухай юм ичжээл гэж хэлэхэр юм байна. Чи энэ хүнийг амар өвтгцэн. Тэгээд яг энэ хүн гэтээ хоёрын хооронд тэгэж бас шалтар болтор юм дээр ингээл гоншоноод байдаг хүн бол биш байна. Тэгтээ чамнаас олж ингэж их гомдож ингэж их хөрсөн ч гэсэн энэ хүн чам дээр ирээд ойрлоод байхаас илүү өөр дээрээ ажиллаа тий өөрийгөө илүү мундаг болгоод найз нөхдөдөө хамт орж гараа тий амьдралаа зэгцлээд явцсан байна. Угаасаа явчнаа. Ер нь яваагүй байсан ч явчихна. Хэрвээ тий аль хэдийн явцсан ч байсан болно. Явцсан байхаа гэж ер нь бол ярьсан байна. Тэгээд найзуудтай болохоор одоо чи угаасаа ингээд хоёрын хооронд зан гаргаад байлгүй яг зөрөгтэй үзье. Чамд угаасаа алдаад ахын байхгүй болохоор өөр өрсөлдөгч байсан ч те чиний бодож байгаа хүнд ингээд зөндөө олон өрсөлдөгч байсан ч хамаагүй үзье миний найзаа. Ер нь энэ харилцаан дээр ирээдүй байлгахыг бүтээ гэж байгаа бол өөрийгөө хитрхи их шүүмжилж өөрийгөө хаахаасаа илүү чи ингэж гуниглаж суухаасаа илүү ямар нэг үйлдэл хийлдэ. Яг уу тэр хүний ямар сонголт хийх нь эргэлзээтэй байгаа ч гэсэн найз нь бол чамайг яг ингээд зүтгээд өөрийнхөө өсөж байгаа юм төлөө тэмүүлээсэй. Ядаж энэ харилцаан дээр тий
азаа үзээсэй, харамсахгүй тулд тэгээсэй гэж амар хүсэж байна гэж нэлээх зөвлөгөө өгсөн байна. Ер нь бол та хоёрын харилцааг болгоё бүтээ гэдэг талаас найзууд нь нэлээх юм хэлжээ. Тэгээд ерөнхий жоохон ярилцаад үзэлтэй минь найзаа. Чи ингээд тэр хүнээс үйлдэл хийхийг хүлээж байна гэх юм бол худлаа шүү. Чи ер нь бол өөрөө үйлдэл хийх ёстой шүү гэж нэлээд хэлж өгж байгаа харагдлаа. Ерөнхий бол найзууд нь цэвэр таны талд байна. Тэ таныг бол үнэхээр ингээд яг би хэлсэн шүү дээ. Хинийх нь найзууд юм бэ? Таны найзууд юм уу? Энэ ингээд тэ энэ хүний найзууд юм уу гэж ер нь бол баг гайхаар тийм. Тэгээд ерөнхий манай ингээд YouTube фильм бичлэгийнхаа ерөнхий ингээд 3 дугаар асуултын маань хариултанд дуусаад тэгээд YouTube бичлэг маань гэсэн өндөрлөг талдаа хандаж байна. Тэгээд нэмэлт бичлэг авахыг хүссэн хүмүүс маань манай J-Health Tarot хаяг руу бичээрэй. Тэгээд нэмэлт бичлэг дээр маань ямар асуултад хариулсан байх вэ гэнгүүт түүний найзууд яг та хоёрыг урт хугацааны харилцааг үүсгэх боломжтой гэж бодож байгаа юу? Хэрвээ тийм бол яагаад? Үгүй бол яагаад гэдэг талаас нь яриад өгнө. Тэгээ хоёрт болохоор түүний ex эсвэл өмнөх situationship-ээс та юугаараа ялгаатай юм те? Тэр талаар тэр яг юу гэж бодож байна? Найзууд нь юу гэж бодож байгаа талаар хэдүүлээ харна. Гуравт болохоор тэдний таныг харах өнцөг өнгөрсөнд яг ямар байсан? Тэгээ одоо яг ямар болсон? Тэгээ энэ хооронд ямар их өөрчлөлт явсан юм? Эсвэл өөрчлөлт яваагүй анхнаасаа сайхан байсан юм уу гэдгийг харж өгнө. Тэгээд хамгийн сүүлд нь мэдээж хэрэг сахиусны зөвлөмж өөрт нь өгөөд бичлэгээ бол нэмэлт бичлэгээ дуусгахыг гэж бодож байгаа. Тэгээ нэмэлт бичлэг маань 11,000 төгрөг гэж байгаа. Хэрвээ авахыг хүсвэл манай аяглал бичээрэй. Тэгээд энэ хүртэл уншлагын маань сонссонд маш их баярлалаа. Тэгээд баяртай. Love you guys.